Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр маш амархан аргаар амтад кросо хийсэн байгаа. Орцонд маань 50 г сахар, 10 г хөөлгөгч буюу дрожж, 5 г давс, 250 г цэцгийн дос, 500 г гурил, 310 мл бүлээн ус орно. Бүх орц жороодоор мэдээлэл хэсэг давхар оруулсан байгаа. Ороод үзээрэй. Эхлээд гурилан дээрээ давсаа мөн сахараа хийгээд баг зэрэг холиод өгнө. Дараа нь усан дээр хөөлгөгчөө хийгээд сайн холиод гурилан дээр хийгээд зуурна. Ус маань халуун биш, бүлээн байх ёстой. Зурмаг маань ийм шингэвтер наалтамхай болно. Хуурай гурил огт хэрэглэхгүйгээр энэ чигээр нойролцоогоор 3-аас 4 минут нухаад өгнө. Ингэж нухсны дараа bijээд хит их наалтахааргүй ийм зурмаг болно. Одоо зурмгаа нэг савнд хийгээд юмөр бүтээгээд өрөөний хэмд ойролцоогоор 1 цаг байлгаж хөөлгөнө. 1 цагийн дараа ийм болсон байна. Одоо баг зэрэг хуурай гурил цацаад зурмгаа савнаас нь гаргаад 12 хэсэгт хуваагаад өгнө. Одоо хуваасан зурмгуудаа ингэж дугуйлаад чигд нэмгэн элдээд өгнө. Ойролцоогоор 2 мм-ийн зузаантай элдэхэд болно. Ингэж элдсэн зурмгаа хөргөгчөнд багтахаар хэмжээтэй хавтгай юмн дээр тавиад дээрээс нь цэцгийн тосоо түрхээд өгнө. Цэцгийн тос маань өрөөний хэмд маш сайн зөөлрсөн байх ёстой. Яг ийм дарааллаар үлдэгдэл бүх зурмгаа элдээ дээр нь цэцгийн тосоо чигд түрхээ дээрээс нь давхарлаж хийнэ. Ингээд сүүлийн зурмгаа элдэж тавиад дээгүүр нь хүнсний скотчоор бүтээгээд хөргөгчний хөлдөөгчөнд буюу мах хөлдөөдөг хэсэгтээ хийгээд ойролцоогоор 30 минут байлгана. 30 минутын дараа зурмгаа хөлдөөгчнөөсөө гаргаад баг зэрэг хуурай гурил цацаад ойролцоогоор 5-аас 6 мм-ийн зузаантай байхаар жигд элдэнэ. Ийм болсон зурмгаа 12 хэсэгт жигд тэнцүү хуваагаад өгнө. Ингэж хуваасныхаа дараа зурмаг болгоныхаа зах хэсэгт ойролцоогоор 2 см-ийн хэмжээтэй дундан зүсээ дараа нь ингээд жигд ороогоод өгнө. Эсвэл дотор нь нутелла хийж ороогоод шоколадтай болгож бас болно. Одоо шарга шүгэний листэн дээрээ тавиад дээгүүр нь юмор бүтээгээд өрөөний хэмд ойролцоогоор 30 минут байлгана. 30 минутын дараа ийм болсон байна. Одоо нэг ширхэг өндөгний шаран дээр нэг амны халбах сүү хийж холиод дээгүүр нь ингээд чигд түрхээд өгнө. Ингээд урдчиж халаасан шарга шүгэн дээр доороос нь 180 градуст 20-оос 25 минут болгоно. Ийм болохоор нь гаргаад хөргөө тавьчихна. Бүрэн хөрснийхэн дараа сахарын пудрээр чимэглээд өгч бас болно. Ингээд амтад кросо маань бэлэн боллоо. Заавал хийж үзээрэй. Мөн асуух асуулт гэвэл дор комент хэсэгт үлдээгээрэй. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.